Үсээ тарьсан байгаа. Ажилдаа зарцуулж иж болох цагаа үсээ угаахтаа эсвэл үсээ боохтаа үсээ самнахтаа нэг үсээ арчлаад ингээ зарцуулаад байгаа юм шиг санагдаад тэгэхээр нэг хэрчээд авцсан байгаа. Ажилдаа оръё. Тэ? Ажилдаа оръё. За, шинэхэн зурглынхаа хамгийн эхний ангид тавтай морил хүн болгонд яг анх удаага эхнийхээ удаага ганц удаа үзчихэд яг бүрэн ойлгоогүй кинонууд гэж байдаг штэ. Мэдээж тэр нь муу гэсэн үг биш. Эсвэргээрээ ерөнхийдөө бол тухайн киноны зохиолч, найруулагч тухайн бүтээл дээр маш сайн ажиллаж олон өнцгөр харж болох үз бүтээлийг төрөвсөн л гэсэн үг штэ, тэ. Тэгэхээр энэхүү ойлгомжгүй кинонууд зурвал маань ерөөсөө нэг үзээд бүрэн ойлгоход хэцүү ч юм уу, эсвэл ер нь л тэ зохиолыг нь илүү анхааралтайгаар ухаж судлах хүндлэлийг хүртэх эрэхтэй онцох шиг кинонуудыг түлхүүрдэж онгоолгоод занглааг нь та нарт тайлж өгөхөд одоо гол зорилго нь оршиж байгаа маа. Тэгээ нас явж байгаа юм уу сүүлийн үед айгу үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр санагдаад идэг болсон байлээ. Тэгээ тийм болохоор хамгийн ихнийхээ дугаараар би бас нэг хэсэг инстаграмаар те энэ киног ерөөсөө ойлгодоггүй энэ төргээд нэлээд яригадад исэн Монгол кино буюу нариулагч Балхачавын Чингүний 2016 онд нээлттэй иж байсан өртөө киног онцлохоор шийдсэн байгаа. Тэгээ энэ кино бол яалтчгүй нэг тийм юм зүүдлээд байгаа юм шиг ерөнхийдөө ер нь айгу тийм онцгой сонин содон кино шүү дээ. Үзчихсэн хүмүүс нь мэдж байгаа. Хамгийн түрүүнд бол үйл явдал өрнөж байгаа ертөнцийг дурдах ёстой байх. Монголоос шал өөр газар тэгснээ нэлээд хуучны цаг үед үйл явдал нь өрнөд байгаа хэрнээ Монгол дөрүүд монголоор яриад идэв шүү дээ. Гол дүртэн тоглосон Бацааяахын хэлснээр бол ерөөсөө тодорхой заагаад өгсөн цаг хугацаа бодит ертөнцид үйл явдал нь өрнөж байгаа биш. Эсвэргээрээ зүгээр төсөөллийн өөр ертөнцид өөр одоо яг хугацааг нь мэдгүй тийм ертөнцид үйл явдал нь өрнөж байгаа байлээ л дээ. Ер нь бол яг тэр өөр ертөнцийн фэнтези уур амьсгалаа хангалттай сайн мэдрүүлсэн гэж би хэлмээр л байгаа юм л да. Яг үгүй зарим CJ-ууд нь бол яалчгүйс арай л муу л байдаг л да. Гэтэ одоо Холливуудад богино хэмжээний кино их мөнгөөр бүрийн хэмжээний кино хийж байгаа Монгол уран бүтээлчтэй тэгж техникийн талаас нь шүүх бол тэнэг байхгүй. Ямар ч үсэн тэгээ энэ нэг юм зүүд юм шиг сонирхолтой уур амьсгал нь яалчгүй учиртай л юм байна лээ л дээ. Нариулагч Чингүн нэг ярилцлага дээрээ энэ киногоо өөрийнхөө зүүдэлсэн зүүднээсээ санаа авч хийсэн гэж ярьж ин лээ. Зүүднээсээ нэг юм зохиол олчих байсан те ямар гоё юм бэ. Ямар ч тач тэгээ өртөө бол оригинал зохиол дутагдчихад байгаа Монголын кино салбарт бол усаагаар мэд хэрэгтэй нэг тэгж олноороо харагдаад байдаггүй өвөрмөц бөгөө зөрөгтэй байсан кино бол яалтчгүй мөн билээ. Анх үзэхдээ жоохон байсан болохоор үйл явдлуудыг нэг сайн санахгүй л байсан юм л да. Тэгээ сая дахиж нэг үзэхэд бол ер нь л бүр нэлээд сонирхолтой санагдсан. Тэгээ ямар ч байсан өнөөдөр хэдүүлээ эхлээд нэг сайхан киноныхоо үйл явдлыг эргүүлж сайхан санаад за тэгээ дараа нь хурангуулад сайхан одоо ингээд базаад ингээд нэгтгээд ингээд сайхан ойсохын тайлнаа. Тэгээ ойлгомжгүй киноноо зур маань хамгийн ихний дугаартай Номин Fashion компани хамтран ажиллаж байна. Тэгээд хамтран ажиллаж байгаа Номин Fashion компанид баярлаа. За тэгээд бичлэг рүү орё. Бидэнтэй зүгүүгаараа TV8 гэж настай. Тэгэхээр киноны маань гол дүр буюу Ари гэж нэг залуу хайртай эмэгтэй гэхээ хайрын загтлуудыг уншсан шигэ гэдсэндээ эрвэхэ мэдэрсэн байж байгаагаар эхэлж байгаа. Чамдаа загтвчнэ гэдэг чамтайгаа хайраа хуваалцах надад олдож байгаа цорын аз боломж. Энэ загтлуудыг бичиж суухтаа би хизээж өөртөө итгэж байгаагүй. Тийм их итгэлийг олдог. Зөвхөн чамдаа л бичих тэр үед л нүдмэн нулимсан хатааж, зүрхмэн шархаа идгэж, хоолой минь хатаж, сэтгэл бачуурхан зогсдог. Хайр гэдэг үзүр хязгааргүй хүчтэй гэж үнэн юм аа. Хайрт минь чамаасаа загтал авах бүртээ, чамдаа загтал илгээх бүртээ чиний минь хайр надтай хичнээн нандин үнэтэй болохыг би сэтгэлээрээ үргэлж мэдэрдэг. За тэгээд Ари маань эцэст нэг миний эмэгтэйтэйгээ уулзах гээд явж байгаа юм шиг байлээ. Даанч гал тэрэгний буудлын дээр очиод одоо өдлөх энэ гал тэрэгний билетийг авъя гэсэн чинь бүх судал дүүрсэй л гэж байна. Тэгээ би заавал яг энэ гал тэргээр яг одоо явах ёстой байхгүй юу? Да дахиад нэг нягтлаад өгөөлдөө гэсэн ч гэсэндээ ёстой яалтчгүй л ямар ч аргагүй болсон байдаг. Тэгээ тийм л чухал байсан юм бол эртхэн ирээд авч яхад яасан юм төсөөрэй тэгэл. Каснаас олдсных нь яг дараа нэг мөрдөгч залуу касны утаснаас даргарууга залгаад бид нар нөгөө гэмт хэрэгтнийг чинь өртөөн дээрээс алдчихлаа гэж байгаа. Нөгөө гэмт хэрэгтэн нь 0 цандруухан юм янзалж агаад гарахтаа өртөө гээд нэг номоо унгаачаад гарчдаг байхгүй юу. Тэрийг нь хэдэн минутын дараа Ари 0 орж жоохон тэрийгэ гаргачаад гарах гэж байхдаа олчлгүй яхав дээ. Хамгийн гол нь яг тэр номныхын завсарт манай хүний суух гэж чадахгүй байгаа гал тэрэгнийх нь тасалбар байж исэн болж таардаг. Голоос нь газар унаад тэрийг нэг хүүхэд олоод Арид өгчдгийн. Гиснээс нэрээ тэр гал тэрэгнийх нь бураад гин дүрд дуучин ноён монд гарах мэнд голсон байлээ.
Ари бүр төрүүнээс хойш энэ Боротникийг нь гуйгаад бүр одоо хахуулах гэж үзээд суулгачхалдаа гэд мөө юм болж хахад Боротникийг суулгаагүй байхгүй. Тэгснэ хэдэн минутын дараа тасалбар болоод ирчихэж байгаа байхгүй. Боротник тэгээд те энийг юм одоо хинээсээ дээр юм шагаад олчиж байгаа юм бол гэсэн арцаар хардаг ч гэсэндээ сонголтгүй тэгээд оруулж байгаа юм аа. Ари галт тэргэндээ ороход нөгөө нэг те төрүүний мөрдөгчт мэн хайгаад исэн гэмт хэрэгтнээ олцсон байлээ. Тэр нь тэгээ бүр эмэгтэй хүн юм шиг байлаа. Айгу сонин. За тэр ч явах те. Ямар тач Аригийн хуваарлагдсан өрөөнд нэг ахмаг насны хосууд хамт явах юм байлээ. За хайрын жичиг бариад хархуу хаа хүрхэв дээ. Болцоонд. За тэр. Би хэлээгүй аа. Манай залуудаа болцоонд ганц ч удаа хосож байгаа юм шүү. Болцоо юу гинэ? Би залуудаа болцоонд хосож байсан тухайгаа ярьж байна. Тийм үү. Манай инженерээ болцоонд цагтаа ирнэс байхгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн одоо болтол хоёулаа хамтдаа л амьдэрч юм шүү дээ. Ер нь их чинь чамайг энэ цэцгийг чи эзэн та хоёрыг мэрэглэт үү? Юу таны над мэрэг чинь яг үнийг хэлэх үү? Миний итгэж болтгоо юм шүү. За. Тэр бүсгүйтэй хайртай л үстэй. Мэдээж. Тэр бүсгүй хөөрхөн л вэж таараа. Тийм үү? Тэр чамд ямар хамаа байна вэ? Тэрийг харин сайн хэлж мэдэхгүй байгаа юм. Тэр чинь юу гэсэн үг? Муухай юм. Уулзч байгаагүй. Яс. Энэ байхгүй шин. Юу? Бүндэнгийн 9 алга. Би аваагүй шүү. Чи яасан сайн сонсож байгаа юм? Би аваагүй. Алга гаргаад ир. Юу? Гаргаад ирээ. Бондонгийн 9 би аваагүй. Би 9 гарчихгүй гоочтой надаас. Алга энэ чи. Энэ зэчгийн 7 энд байна. Энэ эзэн орч байхгүй. Би байхгүй. За тэгээ киноны маань тайтл карт гараад өнгөрсний дараа Ари маань нойрноосоо сэрдэг. Хамгийн сонин нь нөгөө нэг галт тэргэнд байсан хүн чинь яагаад ч юм нэг тийм шаал танихгүй буудлын өрөөнд нүв нүцгэн хажуудаа нэг чигтэйхэн сайхан эмэгтэйтэй сэрдгийн. Удалгүй нөгөө эмэгтэй ч гэсэн сэрээд яг манай Ари шиг яаж явж байгаад энд ирдснээ санахгүй байгаа юм байна лээ л дээ. Паниктаад буруу ойлгоод өөр рүү яваад орчдөг. Ари шууд л нэг унтлахны утас олж өмсчгөөд цонхоор харсан чинь ингээд те ойр тойронд нь юу ч байхааргүй шинжтэй зэлүүд ой дунд байгаа болж таарахаас гадна яг яаж явж байгаад энд ирчих вэ гэдгээ бодож ядчихт чинь нөгөө эмэгтэй тэгээд Ариг сэжиглээд байгаа юм шиг байлээ. Миний утсыг яасан чи би хаана байна мó гаж донтой энтер гэд үг шидэд идгий. Ямар ч тач Ари өрөөний утсаар доод талын ресепшн руу залгаад миний хувцс мувцс цүнх мөх бүгдээрээ алга болчихжээ. Бас дээрэс нь яаж ирснээ санахгүй байна. Намайг Ари гэдэг миний нэрийг шүүгээд хизээ ирснийг мань хараад өгөөдөгтөө гэдгсэн чинь ресепшн нь те уучлаарай хаа манад ерөөсөө тийм нэртэй хүн буугаагүй байна гэж автгийн. Тэгвэл за ядаж өрөөнийхөө тоотыг хэлчихгээд өрөөнийхөө тоотыг харах гээд гарахтаа нэг сони юм харчдаг нь энэ буудлынх нь бүх өрөө бүгдээрээ яг адилхан 7 тоотын өрөөнүүд байдаг the fuck. Тэгээ шууд ресепшн руу залгаад хэлж байгаа байхгүй. Танаа бүх өрөө чинь 7 тоот юм байна штэ. Яасан ёоётой газар вэ энэ төр гэдгсэн чинь те нөгөө ресепшн нь та ч одоо согтуу байгаа юм уу? Юундаа үнээр тоглоод байгаа бойл мойл гэдэг уцаа тасалчдаг байхгүй. Ямар ч л байсан тэгээ хулын ихчийн дүр цонхоор гадагшаа харчгаад за бас Аригийн гаргаж байгаа реакшнуудыг харчгаад за бас те над шиг л юу болоод байгааг ойлгохгүй байгаа юм шиг байна гэж жоохон итгэж эхэлж байгаа юм шиг байлээ. Тэгээд игчийн дүрийн нэрийг нь Индра гэдэг юм байна лээ. Индра Ари хоёр үнэндээ л яг яахаа мэдэхгүй байжсэн чинь гинэт нэг хүн хаалга тогшоод онгойлгосон чинь хүн байхгүй ийм чимдан байх бөгөөд онгойлгосон чинь эмэгтэй хүний даашин зөөжэдэг. Индрагийн даашинз биш одоо өөр хүний л даашинз юм байна лээ л дээ. Гэтэ одоо тэгээд ямар ингээд те нүцгэн байгаа дэлтэй нүш өмсөж байгаа юм аа. Тэгснэ хөтөлбөр ресепшн залгаснаа. Хэрвээ та хоёрт ашигладгүй джинсээ уцаах юм бол режин санд нэг дээрээ гэж хэдэг. За өмсдөггүй джинсээ хандивлаад одоо хариуд нь худалдаа авалт хийх купон авах боломжтой гэвэл яг уу. Ганц баримт хэлээ л да те нэг джинсээ уцыг хийхэд ойролцоогоор 10,000 литр хүртэлх ус зарцуулагддаг буюу нэг хүний 7-оос 10 жилийн ундын усны хэрэгцээ зарцуулагддаг байгаа байхгүй юу. Тэгээд Nom Fashion компанийн маань нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлыг бууруулах, байгаль дээлтэй
амьдралыг дэмжих зорилгоор Re-Jeans аяныг эхлүүлсэн байгаа юм байна лээ. Тэгээ яг энэ бичлэгийг үзэж байгаа та нар маань ч гэсэндээ энэ аяны нэг хэсэг болох боломжтой буюу одоо яг энэ байршлуудад харагдаж байгаа байршсан байгаа jeans box-удад өөрийнхөө өмсдөггүй jeans утаснуудыг хандивлаж дахин ашиглах боломжийг бүрдүүлэн нэг jeans хандивлаад 10,000 төгрөгийн купон, 2 jeans хандивлаад 15,000, 3 jeans хандивлаад 20,000 төгрөгийн купон авах боломжтой байгаа юм байна лээ шүү. Тэгээ нэг зүйлийг санах хэрэгтэй, энэ бол ерөөсөө ашигын төлөө биш. Jeans материалыг одоо дахин ашиглах, одоо хог хаягдлаас сэргийлэх одоо байгальдаа ээлтэй ийм аян учраас одоо сайхан нэгдэрээ гэж уриалж байна. Jeans хайвал уул мөр нь байгальд үлдэн, хандивлвал үн цэн нь үргэлжилж үлдэн. Ямар уул мөр үлдээхээ зөвхөн та шийднэ. Ари Индраг хувцас өмсөж хооронд нь бууж буудлын ажилтан нэг өвөөтэй уулзсан чинь тэр өвөөнтэй өнөөх галт тэргэнд нэг өрөөнд сууж явж исэн ахгүй яг дүрээрээ байжээдэг. Гэтэ яг баг зэрэг хөгшрөөд гурил нүүрэндээ наац юм шиг л болцсон л байдаг л та. Дүлийн ивэрээ байлээ тэгээ хамаг уучраа тайлбарлаад ямар ч нэмэргүй удалгүй ихч бас гараад ирдэг. Тэгснэ ихч бас яагаад ч юм хэлгүй болцсон гэж ядгийн тэгээ ашгүй үг нь Аригийн асуусан асуултанд хариулаад цаасан дээр бичих гэж байгаа болсон чинь гар нь бас салга юм аа. Оо та нар ч одоо юу танад ирүү саруул хүн байна уу? Та нар ч яаж часан газар юм бэ? Ашгүй дээ. Нэг ирүүл юм байна. Шахта тусла. Ахих нь хамаг юм алга болчиход байна. Хаана авч тавьсан аль өрөөнд хийсэн гээд. Хөөе. Сэрэлдэ хөөш. Сонин газар вэ? Та нар ч яаж часан газар юм бэ? Надаар тоглоод байгаа юм уу? За эднэртэй яриад үнэндээ бүтэхгүй юм байна гэж шийдэнгүүтээ цагдаа руу залгаад хамаг юма тайлбарладгаас гадна байгаа байршлаасаа мэдэхгүй байгаа болохоор зүгээр Happy Hotel 8 гэд буудлынхын нэрийг хэлэх гэж оролцсон ч сүлжээний тасалтаад байгаа юм шиг байлээ. Нөгөө цагдаа нар нь яг бас сайн буудлынхын нэрийг тогтод сонсч чадахгүй байгаад идэг. За одоо бүр сони юм заяа. Бүх өрөөнүүдийн дугаар яг адилхан 7 номер байгаад байсан шүү дээ. Тэгсэн чинь бас лифтэн дэх давхруудын дугаар бас яг адилхан бөөнөрөө 3 дугаартай юм байна лээ. Яадаг ч л байсан рандомаар нэгийг нь дарчхаа дээшлэхээс өмнө ихч хурж ирснээ нэг юм хөзөрнөөс гадна чимдамтай юм өгöd явуулцдаг. Яг адилхан тоотой, яг адилхан өрөөнүүдтэй буудалд төөрх нь ойлгомжтой шүү дээ. Өрөөгөө олж чадахгүй манарцсан явж исэн чинь гинэтэл сцен солигдсноо галт тэргэнд яваа аар ирвшилжчтэй. Уучлаарай. Та яагаад байн энийгээр эргэлдээд байна? Уучлаарай сая санаандгүй юм бодож явал орчлоо. Уучлаарай. Арай. Энэ хүүхний хамсаатны биш үстэй. Үгүй яалаа гэж. За тэгээ Ариг арай гэж нэг юм өрөөгөө олоод ирсэн чинь Индра нүдрүү нь үнэртэй ус цадснаа зүхтаах гэж оролдоод таанч яг яагаад ч юм Ариг орж ирсний дараа өрөө нь гаднаасаа түгжигдсэн болж таардгийн. Ари ч гэсэн гайхаж байгаа шүү дээ. Энд чи одоо дөнгөж саяхал онгорхоо байсан шүү дээ. The fuck гэнтэр гээл те. Удалгүй өрөөнд нь байсан нэг улаан утас дуграад авсан чинь нөгөө хэлгүүгээдээс ихч мань хэлд урдсан байлээ. Индратай яри гэснээ. Хин бэ? Би чиний хувь тавилангийн чинь хөт чинь байна охин минь. Наад хажуудах залуудаа миний тухай битгий хэлээрэ. Надад итэг, өөртөө ч гэсэн итэг. Би эргэж холбогдно. Үгүй. Байна уу? Би чиний цаг хугацааны захирагч байна. Чи бүгдийг цагт намжуул. Би чамтай эргэж холбогдно. Хэрвээ миний хэлснээр эсхэвэл амнаас чилж аюул учирч болж шүү гэж сануулчихъя. Би тэг яг юу хийх ёстой? Би яах ёстой? Энэ сахал болдогтой бас нэр арай бараг нислээ. Тэ цагт ах нар маань олоод ирсэн байлээ. Дуудлага аваад ирлээ. Энтэр гэсэн чинь ахгүй манай буудлын ажиллахгүй хаагдцсан байгаа штэ. Юун дуудлага энтергээ мэгдэж байгаа ч гэсэн цагтаа хүн бол цагтаа л байдаг юм байлээ л дээ. Нэг тийм шаалт үнэртэй дахин гэсэн царайгаар харж хагаад дагуулуулаа дээшээ явнаа. За одоо тэгээ энэ киноны хамгийн рэндом жоохон кринж гэж хэлж болохоос ч гэсэндээ бас миний айгуу дуртай фаны хэсэг хэлэх гэж байна. Гоё өгж мөгөөр нариулж байна. Бананы харма фергс үгж мөгшөн юу санааны их орныхоо төлөө зогсон ихин мананы
Ичих нүргүү зөлбөр рэпүү түүний карманы Boss a bitch Boss a bitch Boss a bitch Boss a bitch Хасан бүтэн сайн гүжинэ ажил хийхдээ хайрцаг савнаас гадуур сэтгэх олон ихтэй хатна тврэ твтөх хөгш хар гэртэй хамууд үсвэл мобрны дүнжнийхтэй тайлн охны навад явн бэндэр майлн тайлн бар хопигээ дүглөө үрийг цайлган Passion, passion better тавин аху цайлан цайлан гэрээ контракт өөрийгөө би байлна Огшин багууд шинхэн шингэц хүүхний үгзгэн дээр нь цогшин ахтаа асан модон нэмэн нурман дээр нь хогчин бацаан сарин батрын хоосон толгой дээр нь болчин хүсвэл нүчин эндээс явн тэрэн дээр Boss a bitch Boss a bitch Boss a bitch Boss a bitch Homogel, yeah Geri bulli, yeah Ямар ч л байсан Ари Эндер хоёр яахаа мэдэхгүй өрөөндөө сууж исэн чинь Аригийн чихэнд нь өнөөх игчийн хоолой сонсогдсноо. Ари хувь тавилан чинь хажууд чинь байна. Удахгүй чи өрдөөн дээр очино. Олсон бол хизээч битгий явуул цаг хугацаанд биш хувь тавиландаа л захирагдах хэрэгтэй энтер гээд ахаас гадна газар байсан нөгөө игчийн үгсэн хөзрэг дэлгээд харсан чинь киноны эхлэлд нөгөө галт тэргэнд игч Бундын 9-ийн үзрээ олохгүй байна гэд хайгаад байсан штэ. Яг тэр Бундын 9 дүрээрээ байж байдаг. Хамгийн гол нь хөзөр нард богинохон хугацаанд зөвхөн чамд зориулагдсан төгс нэг олсон бол хизээч битгий тавьж явуулаа гэд бичиг харагдсанаа Эндрад харуулсан чинь тэр бичих нь байхгүй болцсон байдгийн игчи үгсэн нөгөө юм буюу чимдаа нэгэн задлаад үзэхэд янзын сайхан цэмбгэр хослол байдаг ч гэсэн тэр нугасаа Аригийнх бас биш л дээ. За тэгээ удалгүй өрөөнд гарч улагчаар нь ямар нэгэн төрлийн хий цацагдаж орж ирснээр манай хоёр ухаан алдсны дараа хэдүүлээ нөгөө галт тэргэнд яваа Ари яг яагаад ч юм нөгөө нэг цагдаа нартай хамт гэмт хэрэгтнийг нууцаар хараад купенийх нь хажуугаар эргэлдээ л байгааг хардаг. Нэг л учиртай болол ингэж сониудсан гаргаад байгаа эсвэл зүгээр угаасаа л юм мэдрэл мотой сониуч юм ааши мэдгүй. Ямар ч тач буудлын өрөөндөөс ирэхэд Ари нөгөө нэг хослоо өмсцэн байхаас гадна том өрөөнийхэн ширээн дээр ингээд нэг хүн янзын сайхан орой хоол бэлдсэн байдгийн яг идэж амжихаас өмнө нөгөө улаан утас энгийн утас хоёр дуурнаа. Бано Индра охин минь өөрийнхөө чадах бүхнийг үлдсэнийг хувь тавилантаа даатгаж аюута Ари цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Үгүй шүү охин минь хувь тавилан сонголт байхгүй. Чи яах гэж бодож байна? Ари хүссэн хүсээгүй чиний хорон бүр чинь тоологдож байгаа. Индра хувь тавиланд сүрх хүч хааж байхгүй. Ари чи өөртөө болтхий надад өгдөг захирах. Охин минь хүслэнтах зүрхэн чагд үгүй бол бүх зүйл сүрэн гэж бит. Чи надад утас тавилтаа чи. Би энэс гармаар байна. Тэгээд чи гараачтай чи. Чи бурхан юм уу? Эшээ би чиний цаг хугацааны чинь захирагч байна гэдэг байна. Охин минь хувь тавиланг хизээч бооцоод тавьж болдгүй юм шүү. Чи яах гээд байгаа чи нааш. Чи бид хоёр өглөөс ирсэн. Чи намайг танихгүй. Би ч чамайг танихгүй. Цоохоор харсан чинь эзгүй тал дээр ганцхан бодол. Намайг доошоо буухад хүлээ авагч нь дүлий хэлв. Цайлгаа шатан суусан чинь дугаар нь энэ буудлын бүх өрөөний дугаар нь хүртэл бүгдээрээ адилхан. Тэгээд намайг чамтай юмараа сууж явахад картан дээр байсан бичиг надад харагдаад харин чамд харагдаагүй тийм биз? тий. Тэгээд дээрээс нь миний нүмс хувцс минийх биш. Тэгээд за одоо яг юу нь яах вэ? Яаж гарах вэ? Энтер гээд толгоогоо гашлахсан байж ирсэн аа. Ари гинэтэл юу нь би үхээд өгөх юм бол эднэр намайг энд хорихгүй байх. Эсвэл намайг юу нь үхийг зөвшөөрөхгүй байх. Би өөрийгөө алаатгах энтер гээд солиотой юм ярьжсэн аа. Сүүлдээ бүр хутаг аваад өөрийгөө яг хутгалдгийн даваан дээр удсан дууралгүй яах вэ? Аригийн зорилго нь угаасаа энэ л байсан юм шиг байлээ л дээ. Уцаа авсан чинь ахгүй те. Ари чи үхэх болоогүй. Цаг хугацаа бүгдийг шийддэг. Чиний үхэх
их цаг болоогүй байгаа энэ төр гэж яснаа. Чиний утга учир хүсэл мөрөөдөл чинь яг урд чинь байна гэж яддаг. Индра юу гэд асуусан чинь үгүй ээ Индра чи бишээ ард нь байгаа юм гэд Индраг халдуулахад одоо яг ард нь нэг юм сейф байж ялгүй яах вэ? За тий. Тэгээ манай хоёр нэг юм сейф онголох ажилтаа болчихж байгаа. Цаг нь ажиллаж байна. Үгүй. Тэгээ надад годохтой яа. Үгүй чи надад хаяач. Үгүй чи буцаага хийгээч. Доорхгүй. Бурхан эрийн хүмүүсийг нүцгэн урлан бүтээж тэднийг хувцалж бас хоолоо олж идэх аргыг заасан. Хүмүүс бурханаас авсан бэлгээ ухааралгүй. Шунал хүсэлтэн автаж хоорондоо ч тэмцэлдэж бүхий л муу хайг үйлдсэн. Доорхгүй байна. Ширүүлээд ингээд ангац. Юу вэ? Юу вэ? Би харъя л да. Байж. За. Наа чи тоолоо биш шүү. Чи тоолж байгаа үстэй тийм ээ? Уучлаа. Индра хэрэггүй шүү. Индра тайван байгаарай. Индра сандарч болохгүй шүү. Индра цаг хугацаа хувь тавилангийн эрхэнд хүн бүтээгдсэн цагаас өнөөдрийг хүртэл мөнхөд оршин байж бүх муу муухайг ялан дийлж байсан тэр хүч бол хайр. Тий бөмбөм шээ. Тэгвэл яана тий. Юу яж. Наач арай биш явах. Арай л өөр юм байна. Хэний ч төсөөлөө үзүүлж болно тийм ээ? За биз. Сайн бод. Хэдийн тоо байж яах вэ? За би дахиад үзье. За бич. Ширүүлээд. Сайн бод. Дөрөвний тоо бүгдээрээ биш байсан. Тэгэхээр энд ямар нэгэн 2 юм уу 3 орондоо байж таарна гэсэн үг. За тэгээ манай хоёр яг энэ маягаараа ингэж кодыг нь олохын тулд нэлээд урт хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Хэдий Ари Индра хоёр маань тайлбарлах аргагүй сонин газар сонин нөхцөлд нэгэнтэйгээ учирсан ч гэсэндээ chemistry-н байгаад байгаа байхгүй те. Баг багаар романс үүсэл Ари маань эндээс гарч чадахгүй болол олигтой юм хийж бүтээж чадаагүй гэдэгтээ харамсах тухайга Индра хуваалцахад Индра эсэргээрээ чин сэтгэлийн үнэнч хайраа буюу заяаны ханаа олж чадаагүй дэл харамсах байх энэ төргээд хөөхөө юм нэлээ их юм ярилцсан. Ямар ч тач код олж чадахгүй нэлээд удасны эцэст нэг л өдөр ханын цаган дээр нь өнгөрснөөс ирээдүгөө олж хараа хэмээх бичиг гарч ирж Арид харагдсанаар Ари маань ойлгочихж байгаа заяа. Лифтэнд бүх давхар нь 3 гэж харагдажсэн. За бас бүх өрөөнүүдийн дугаар 7 тооттой байсан. Тэгэхээр эхний 2 цифр нь 3 болон 7. За тэгээд сүүлчийнхэн цифр болвол өнөөх бундын 9-ийн одоо 9 болж таарж байгаа байхгүй. Тэр нь ч зөв байж таарад сейф нь онгоход дотроос нь юм нэлээд том хэмжээтэй түлхүүр гараад ирдэг. Түлхүүр. Хаалганы түлхүүр. Яв, дари. За, байж гараа. Би их хичээлүүдээ боллоо. Би хэд тахтай яа дээ. Бид хоёр гэж хэлээч. За, явцгаая. Явъя л да. Очлаа. Хоёлаа дахиад хизээ нэгэн цагт очих болов.
цаг хугацаа харуулах үз. Цаг хугацаа биш. Хувь тавилан гэж. Хоёул энийг яах юм бол? Нэрээ. Энийг үү? Энийг яах юм? Хувь тавилан л харуулна үз. Сайн байна уу? Сайн байна. Та хоёрын дэс барахгүй. Ялангуяа чи. Таны даалгаврыг битээр биелүүлсэн шүү дээ. Үгүй. Үгүй. Тэрийг хоёулаа биелүүлэх биш. Чи ганцаараа биелүүлэх учиртай байсан юм. Та хоёр өөрийн цаг хугацаатай та нар хувь тавилангаас зугатаж өөрийнхөө цаг хугацаанд захирагдчих амьдрах ёстой. Чи аль хэдийн хувь тавиланг олчихсан залуусууд. Тийм ээ Индра. Би чамайг миний ажилд битгий оролцож бай гэж хэлсэн байхаа. Хүний амьдрал хувь тавилан цаг хугацааны эрхэнд өртөөнөөс өртөө хүртэл уралсан. Хувь тавилан цаг хугацаанд захирагдахгүй байхад цорын ганц боломж нь хайр. Төөрөгдлийн түлхүүрийг өгч, цоожийг тайлахын тулд хайраар нэгдэж хамтдаа байх хэрэгтэй. Тэгж чадвал цагийн зөв эргэж хайртай хосуудын галд тэрэг хамгийн зөв өртөөнөөс хөдлөх болно. Индра хувь тавиланд би цаг хугацаанд хүлэгдсэн байсан. Харин бид хоёр хүлээсийг тайлж хайрын өртөөнөөс хамтдаа хөдөллөө. Төгсөв. Ястан сайхан явж ирлээ дээ. Харин Тэглээ. За. Дахин уулзтлаа. Баяртай. Баяр. Баларсан. Нөгөө агийн агч нь алдсан. Юу? Ямар агэн? Ягаав нөгөө алуурчин. Тий. За. Би явлаа. За. Сайн яваа. Одоо би буух гэж. За, сайн буугаа. Хөрөнгө оруулаа гэж. Хамар дараас алдчих юм аа. Уушлаараа энэ доороос чинь тийш авах гэсэн. Энэ таних уу? За тэгээ энийг яг одоо энд л хэлэхгүй болвол яг тайлал хэсэг дээр арай багтааж багтаж амжихгүй болчих гээд байна. Одоо энэ бундын 9-ийн хүзэр болохоор таарот одоо нэг мэргэлж байгаа юмн дээр ямар утга илэрхийлдэг вэ гэхээр аз жаргал тэгээд одоо хангалуун сайхан байдал ер нь л ингээд айгүй сайн сайхныг бэлэгддэг тийм хүзэр юм байна лээ. Тэгэхээр манай хоёрыг мэргэлэхэд манай хоёрын хайр дурлалыг мэргэлэхэд ийм хүзэр гарч ирсэн гэхээр манай хоёр ер нь болол айгүй сайхан заяатай. Хамгийн гол нь бүр desired lover will come your way буюу ингээд хүсэн хүлээж исэн удаан хүлээсэн хайр чинь одоо чиний зүг ирнэ, чинийх болно гэдэг утгатай гэхээр ер нь бол анханасаа л ихч бол яг зөв үздсэн гэх юм уу одоо тийм манай хоёр анханасаа л сайхан яаны байсан гэсэн үг ээ манай хоёрын харилцаа тий. Агина.
Агин. Миний цорын ганц хүсэл юу болохыг чи мэдэх үү? Чамдаа итгэх бас хамтдаа твчиж магадгүй тэгж олдсон хайр зүрхээ Би чам дээрээ заавал очино. Жаахан л үлээч. Чи минь суллагдах чам. Үгүй дээ хайрт минь. Би энэ дөрвөн ханы дунд ингэж дуусахыг хүсэхгүй. Чамаасаа холой чадахгүй. Хайрт минь. Чи ойлгож байна уу? Миний дэсвэр дэвчээр минь барагдаж байна. Би эндээс орохоор шийдсэн. Орохоо. Учир нь гэдэг сайхан л да. Гэхдээ оргоно гэдэг чинь дэндүү аз дурсан хэрэг юм шүү. Би бүгдийг бодсон хайрт минь. Би энэ хотын хаан ихтэй газар нуугдана. Хоёулаа энэ хотод уулзаж болохгүй. Чи сүүлийн цагт авснаас хойш 3 хоногийн дараа даваа гаргийн суудлаар гараарай. Миний наг зах надад туслах бол. 3 дугаар галт хэрэг. 7 дугаар таслага 9 дугаар суудлаа шүү. Хэдүү явах хэрэгтэй байна. Чи санаж байгаа зү? Чивд хоёрын анх учирч байсан 252 дугаар өртөг. Хоёулаа тэр өртөөн дээр уулзцгаая. Би нөгөө тасалбараа хайцсан юм шиг байна. Чамдаа хэлэх чухал юм байна. Би чиний хүлээж байгаа тэр хүн чинь тэр хүн чинь биш. Одоо явах гэдэг юм. Ойлгосонгүй. Чи юу яринд вэ? Би 1 жилийн өмнө чиний амьдарч байсан байранд чинь шинээр нүүж ирсэн хүн байгаамаа. Нөхөр чинь чамайг шоронд оромгцэл эндээс бүр мөсөн явсан юм байлээ. Тэгээд би энэ байрнаас чиний эзэмгүй захидлуудыг бүгдийг нь олсон. Би чиний захидлуудыг уншаад яг наад шиг цаг хугацаа, хувь тавиландаа төөрсөн чиний ганцаарлыг чинь би мэдэрсэн юм. Би захидал болгонд чинь дурлсан. Тэгээд нөхрийн чинь өмнөөс чамд захидал бичсэн юм аа. Би чамдаа дурлсан агина минь. Улгаач. Бас алуурч. Тийм. Би чинь алуурчин. Чи буруугүй. Чи алуурчин биш. Шарангоос оргоод 90 сурвалжлагдаж яваа. Онц ноцтой хүнд гинт хэрэгт эмгтэй чинь энэ шүү. Чи алуурчин биш. Чи яаж мэдэж байгаа? Би мэднэ. Чи хэлмэгцэн. Чи өнөдөө. Хойд эцэг нэгсэн. Би чинийхээ захидлуудыг унших бүрд. Би чамайгаа улам их таньж яг л өөр шиг. Өөрийгөө юм шиг мэдэрдэг. Хааш нь хөтөлж байгаа хувь тавилан гэж нэг. Хайрт. Би яг өөрийгөө ч ойлгох боллоо. Би цаг хугацаанд захирагдаж. Алуурч нэрзүүлсэн эмэгтэй. Өхөл амьдралын цаг дээр байх. Энэ хүйтэн ханны дунд чамаас ирсэн загтлын үгс надад гэрэл байт гэдгийг түн рүү хүсэж тэмүүлж хурж очиж болно гэдгийг л мэдрүүлсэн. Би шийдсэн. Чиний хайрын үгс. Чиний загтлууд үргэлж намайг аз жаргалтай болгож энэ тамаас аварсан. Намайг болцсон газар хүлээж байгаарай. Би чам дээр заавал очино. Чиний Агина. Хань хажууч дөрч. Бидний цанхаг юм байна. Манай ямар ч юм байхгүй. Бид нар ажиллаар яваа юм да. Энд ямар ч зорчигч үлдээгүй байна л да. Бид нар онц ноцтой гэмт хэрэгтийг арга. Манай ямар ч юм байхгүй. Та чи ямар хүний Энэ цагта бид нар онц ноцтой гэмт хэрэгт. Хувь тавилангийн цаг хугацааны огтлолцоос бид нэг оллоо. Захидлаар зурагдсан төөрөг минь хаа хүртэл үргэлжилж хичнээн саадыг давхаар зурагдсан юм хүн амьдралын галт тэрэг дараагийн өртөөрөө хөтлөж аялал үнээр дуусгав. За тэгээ энэ бол найруулагч Чингүний өртөө байлаа. Тэгээд тайллын хэсгээ шууд галт тэргэнд өрнөж байгаа үйл явдлууд болон буудалд өрнөж байгаа үйл явдлууд гэж хоёр хуваагдалтыг нь тайлбарлаад эхлэе гэж бодлоо. Ерөнхийдөө бол тэ шууд харахад бол айрын галт тэргэнд явж байгаад гинэт л өөр газар сэрж мэрж байгаа юм шиг харагдаж болох уус байгаа шүү дээ. Гэтэ угаасаа тийм биш. Буудалд өрнөж байгаа бүх зүйлс зүгээр л Аригийн өнөөх нойлоос олсон ном буюу Агинагийн нойлд унгаагаад явцсан өртөө гэж номны үйл явдлууд буюу буудалд байгаа бол Арич биш нөгөө эмэгтэй ч гэсэндээ Агинач биш зүгээр л одоо зохиолын номны дөрүүд гэсэн үг шүү дээ. Гэтэ ерөөсөө нэгэндээ огт хамаагүй гэсэн үг бол биш. За энэ рүү эргээд орноо. За ямар тач Ари маань шинэ байранд нүүгээд орсон чинь яг тэр байрных нь хаягаар баахан захианууд ирдсэн байж таарад тэр нугасаа Агинагийн тэндээс нүүгээд явцсан нөхөртөө нөхрөө нүүгээд явцныг нь мэдлгүй шоронгоос бичээд байгаа захианууд нь байсан байгаа. Хэдий тэгээд өөрт нь зориулагдаагүй захианууд гэдгийг мэдчихсэн ч гэсэндээ
Ари захиануудыг нэгнгэнгүй унших явцдаа Агинад дурлаад сүүлдээ бүр нөхрийнхэн дүрд орж хариу захиа бичдэг болоод нилээн удасны эцэст Агина нөхөртөөгөө уулзахын тулд шоронгоос оргох болсон тухайга хэлэхэд л эцэст нэг юм Ари нөхөр нь биш гэдгээ хэлэхэд Агина тэрийг сонсон ч гэсэндээ яалтчгүй бас тэгээд шорондох харанхуй бүрхэг амьдралд нь ганц хань болж исэн хүндээ буюу Арид бас одоо дуралцсан гэдгээ ухаарад яг төлөвлөгөөнийхөө дагуу уулзъя гэсэн байгаа. Ари галт тэрэгний буудлын дээр ирэхдээ л цагдаа нарын ярьж байгааг сонсоод Агинаг баригдчихсан юм байна гэдгийг нь ойлгочихсон. Тэгээд нэг галт тэрэгэнд суужхаад яг тэр цагдаа нарын Агинетай хамт сууж байгаа купений хажуугаар эргэлдээд байсан нь тийм учиртай байгаа байхгүй хайртайгаа хараад байгаа тий. Тэгэж хажуугаар нь эргэлдэж байхдаа Агинагийн царайг олоод харцсан байх магадлалтай. Тэгэл яг тэр өртөө гэж номоо уншихдаа галт тэрэгэнд таарсан хүмүүсээ номныхоо дөрүүд болгож төсөөлөд уншаад байсан гэх юм уу. Ямар ч тач тэгээд номын үйл явдлууд буюу буудалд өрнөж байгаа бүх зүйлс зохиолтой ямар ч хамаагүй юм шиг санагдчихэж болох ч ерөөсөө тийм биш байхгүй юу, бүр маш хоорондоо холбоотой байгаа. Киноны кредит хэсгийг харах юм бол жүжигчин оюун дээр игчийн дүрийнх нь нэр болохоор хувь тавилан, харин Бямц цогтойхын дүрийнх нь нэр болохоор цаг хугацаа байгаа байхгүй юу. Буудалд өрнөж байгаа энэ зохиолынхын зөвөрлөлийг ерөнхийдөө задлах юм бол мэдээж за Ари Индра хоёрын дүр бол яг эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа. Тэгээд тэр яг юу болоод байгааг нь мэддэхгүй үлгэр домгийн эд шидийн мэт буудал нь амьдрал гэдэг юм те байж болох юм. Ер нь бол яг юу болох нь ойлгомжгүй, амархан төөрөх боломжтой эвгүй газар те. Тэгээд манай хос хоёр маань болохоор яг ийм газар байгаа. Хамгийн гол нь цаг хугацаа, хувь тавилан гэд хоёр хүн манай хоёрыг зааварчлаад ч гэх юм уу, удирдах гэж оролдоод ч гэх юм уу байгаад байгаа юм. Цаг хугацаа нь болохоор мэдээж логикоор те Ариг Индрагаас салгачих гээд амьдралыг нь бодуулах гээд хахад, хувь тавилан болохоор манай хоёрыг нийлүүлчих гээд л байгаа штэ. Сүүлд яг хэлдэж штэ те яг ингээд хүн болгон өөр ингэсэн цаг хугацаатай тэрэндээ ингээд захирагдаж амьдрах ёстой байдгийн ингээд ерөөсөө яг хувь тавиланаар энэ хоёр ингээд гоё байгаад байгаа ч гэсэндээ яг ингээд те цаг хугацаанд захирагдах юм бол та хоёр нийлэхгүй гээд хахад харин нөгөө талд нь хувь тавилан нь ингээд наа хоёр ч үнэхээр л хувь тавилангаар бие бинийгээ олох ёстой яг юм хайр гэсэн зүйлээр нэгэнтэйгээ холбогдчиход байгаа ингээд үнэхээр яг soulmate-үүд байгаад байна гэдэг. Тэгээ ерөнхийдөө яг л энэ номны хоёр дүр шиг бодит амьдрал дээр ч гэсэн Ари маань цаг хугацаанд Агина маань хувь тавиланд хүлэгдсэн байсан буюу одоо ер нь let's be honest те манай хоёрын хайр бол бүтгэхэд маш хэцүү хайрын төв байгаа байхгүй юу. Нэг нь те нөхрийнхэн дүрд ороо захиа бичиж хагаад дуралдсан, нэг нь шоронгоос оргоод явж байгаа тэгснэ галт тэрэгнийх нь билет дууссан байж магаад ер нь бол те цаг хугацаа бол яалтчгүй манай хоёрын эсрэг ажиллаад байгаа. Гисэн ч гэсэндээ яаж ийж хагаад хувь тавилангаараа нэгнийгээ гих сэтгэлээр нэгэн рүүгээ дөгсөөр угаад хоёр биенээ олоод уулзчихж байгаа байхгүй юу. Тэгээд л те эцэст нь манай хоёр цаг хугацаанд захирагдаж биш хувь тавиландаа бүх хэл зүйлсээ даатгаад хамтдаа тэр галт тэрэгтэйгээ дараачийн өртөөгөө зорьсноор кино маань дуусч байгаа байхгүй юу. Өртөө гэдэг энэ номон дээрх үйл явдлууд нь яг л манай Ари Агина хоёрын бодит амьдрал дээрх яг ингээ бодитор болж байгаа зүйлсийг арай жоохон юм фэнтези маягаар, арай жоохон юм метафорлог маягаар илэрхийлж байгаа илэрхийлэмж одоо яг ийм хоёр ингээд параллел зүйлс гэх юм гэдэг тийм одоо тэгж тайлбарлах юм да. Ямар ч тааш тэгээ энэ хүү өртөө кино бол Монголд ерөөсөө бараг л хийгдээд байдаггүй сонирхолтой концепттэй фэнтези маягийн кино байхгүй. Мэдээж яалчгүй тухайн үеийн техник бололцоо за бас хөрөнгө мөнгөний боломжоос хамаарат хийц талаас хангалттай гоё хийгдэж чадаагүй кино гэж би хувьдаа боддгийн. Гэхдээ яг зохиол талаас бол яалчгүй absolute cinema мөнөөс мөнгө гэж би боддгоо. Тэгээд ингээ бичлэг хийгээд ярихад ингээд агуулж амжихааргүй зөндөө олон жижиг деталууд байгаа. За одоо дээр сая түрүү ярьсан нөгөө нэг Бондын 9-ийн хүзэр гэдэг шиг үнэхээр олон жижиг деталууд дахиад ингээд анзаарахгүйгээр хит үзэхэд ингээд шинээр анзаарах жижиг деталууд айгүй ихтэй which is really good you know. Тэгээд тийм болохоор манайхан өөрсдөө бас энэ киног үзээрэй гэж би хэлмээр байна. Метамедиа дээр байлээ. За тэгээд Ori дээр бас байсан байгаа. Ер нь бол одоо тэ IPTV-нүүдэд байгаа. Тэгэхээр манайхан өөрсдөө бас нэг сайхан бүтнээр нь үзээрэй тэ. За тийм ээ. Өнөөдөр минь бичлэгийн дөрөд өндөрлж байна. Тэгээд цаг хугацаа, судалгаа, тэгээд нэг юм тарих зарцуулсан, ер нь бол нэлээд урт хугацаа зарцуулж хийсэн бичлэг байлаа тэ. За тийм ээ. Тэгээ өөр юу ярих вэ тэ? Хэдүүлээ дараачих бичлэгээр тунгуудахгүй уулзголохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Цагаамжаа. Гой зүзэлэр.